За хүмүүсийг орж ирэхийг түр хүлээж авсны. За одоо энэ Woods Town дээр low network connection. Connection available. За одоо яачих шиг байна. За энэ анхан суралцах гэж байгаа хүмүүс маань эхлээд шууд одоо ямарваа хаанаас ч байсан бэлтгэцээ авсан байсан. Шууд бэлтгэсэн дээрээсээ бол оёхгүй байхыг одоо зөөлж байна. За тэгээд ийм өөдөс даавуу байж болно. Өөдөс одоо янз бүрийн материалууд байж болно. Тэгээ эдрийгээ бол ашиглаад дадлаг сургуулалт бол хийж болно. За манайхан орж ирж ах шиг байна. За нэг овоо дүн ороод ирэхээр эхлэе. Энэ бол дандаа бүр анхан сурагчнаас зориулсан дадлага. Тэгэхээр та нар маань яг одоо юм бэлдээгүй байсан ч лайв маань бол хадгалагдана. Тэгэхээр хизээ үзэж болно. Тэгээ ийм өөдөс даавууг бол ашиглаад дээр нь өөрснөө зураг зураад тэгээ эхлэх ингээ боломжтой. За хийний хувьд бид нар ингээ та нар харуулж байгаа хийгээ ерөөхдөө харуулаад хоёр өнцөг яаж гарах вэ? Гадна дотны өнцөг яаж гарах вэ? За угалзан хээг одоо хэрхэн ойх уу? Тэгээ доор харагдаж байна. За тэгээд дан дагнасаар юу нь яаж ойх хэвтэй вэ? Гэдэс гэж юу вэ? Нуруу гэж юу вэ? Гэх мэтчлэнгийн одоо деталуудыг бол заана. Тийм болохоор аль болох бид нар удаан заах учраас та бүхэн маань сайн харж байгаад баяраа. Манай урдны лайвуудаар маань бол зарим хүмүүс чадаад орж ирсэн, зарим нь бол одоо бас ойлгоогүй гэсэн учраас бид энэ удаад бол нэлээд сайн одоо илүү тайлбартаагаар оруулахыг хичээж байгаа. За тэгээд одоо эхний ээлжийн одоо хатгалтуудыг ингээ бид нар манайхаа одоо 29 удаа 31 удаа болж байна. За нэг 50 хүргээд ерөөхдөө эхлэе гэж бодож байна. Тэгэхээр бэлдээгүй хүмүүс бол санаа зовох зүйл байхгүй, лайв хадгалагдсан шүү. Хамгийн гол нь сайн хараад аваарай. Ойхоосоо өмнө эхлээд заавал харах хэрэгтэй. Яаж яг ингээд дагаад ойх гэж бол битгий хичээгээрэй. Яг анх эхлээд яаж ойж ийн, ер нь ямар шуган хив байрлалаар барьж ийн гэдгийг бол эхлээд хараад авчихсан нь бол маш чухал. Тэгээд дараа нь өөрснөө ойж үзээд бүр болохгүй лайва дахин сэргээж хараад тэгээд оёод авах бол боломжтой. За энэ удаагийнх дээр бол одоо урдан зааж ирсэн хүнийхээ арга барилаас арай өөр арга барилаар барьдаг, ойдог. Бид нар одоо одоо маш олон хүмүүс олон янзаар барьж олон янзаар ороодог. Тэгэхээр энэ бас нэг төрлийн бас барьж ороодог юм хүнийг одоо харуулах гэж байна. За ерөөхдөө ингээд эхлэе да тий. За зүү утас маань зүгээ харуул. Зүү бол одоо 18-ын зүү ингээд явж байна. Ийм зүү. За тэгээд утас маань 153 та утас манай дээр зарагддаг. За ерөөхдөө ингээд одоо эхлэхдээ дээрээс нь доош хатгалтаар эхлэх гэж байна. За хараарай. За дээрээс нь доош хатгалаа. За ингээд дээд талдаа за ингээд харуулж байна. Дээд талдаа нэг утас, доод талдаа нэг утас. За ингээд хатгачихна. За одоо ингээд эхлэх гэж шүү. Яг тэр нөгөө нэг зураасан дээрээс хатгах нь шүү дээ. Илүү гаргаж хатахгүй яг зураасан дээрээ эхний хатгалт хийгдлээ. За эхний хатгалтыг харж байна уу? Зүгээ доороос нь гаргалаа. За одоо ингээд ороолоо. Зүг ороох гэдэг нь өөрөө зүгээ орооно гэсэн үг. Шууд дэш зүгөө татаж. За хумсараа дарна. Хумсараа дарж харж байгаа бах. Яг хумсараа зүүнийхээ ёроол татаарах хэрэгтэй шүү. За татлаа. За ингээд дээд татынхаа нэг ойсон нүхнийхээ гадна тал руу хатгана. За ингээ эхний хатгалт маань. Энэ хатгалтыг хийх нь маш чухал. Ягаад гэвэл амтны нүд идрэг гаргахад их чухал хэрэгтэй байдаг шүү. За дараагийн хатгалт 1 мм-ийн зайтай хатгалт хийгдэнэ. За 1 мм-ийн зайтай хатгалаа. Зүгээ ороолоо. Дээд талдаа утас нэг утас гарч ирж байгаа, доод талдаа нэг утас гарч ирж байгааг харж анзаарч байгаа. За ингээ хатгаад явна да. За ингээд түрүүн гадна талд нь татсан бол одоо дээдлийнхаа одоо нөхрөө эргүүлээ хатгана. За ингээ хатгах чинь. За ингээд нэг юм гинжийн холбоо марк юм гарч ирж байгаа. За ингээ хатгаа яваад байна да.
За хүн яаж хатгачааг бол хараарай 1 мм-ийн зай. 1 мм-ийн зайгаа бол заавал барьж хатгах шүү. Тэгэхгүй бол хүмүүс хол ойр хатгадаг. Хол хатгачвал ерөөсөө нөгөө зүү орох гэдэг ойлголт маань өөрөө алга болчдөг. За ингээд яг л 1 мм-ийн зайтай яг ижлэхэн төвшөнд оёх хэрэгтэй. За ингээд ийм гинжи холбоо маркинг гараад ирчих. За дээдлийнхаа утсыг бас хит их сул орхих юм бол цагираг маань өөрөө маш том болоо явцдаг. За тэгээд бүр хитрхи бүр ингээд за одоо энэ харж байна яг зүүнийхээ яг хэмжээгээр ингэж орно. За тэр хумсаараа дарлаа. Энэ хумсдаа маш чухал. За тэгээд дээдлийнхаа нүглөө буцаагаад хийлээ. Цагираглуу нь хийж гин. За ингээл яваад байх юм. 50 удаан оёх хэрэгтэй шанхан сурвалжлагч нар. Их хурдан яаруу ойсон хүмүүс байсан хэрэггүй. Эхнээс нь яаж хийх вэ гэдгийг сайн хараа. Төгсгөл яаж хийдэг вэ мэдэхгүй байна. За төгсгөл эдрийг зааж өгнө. Одоо яг энэ лайв дээр бүх төр бүгдийг зааж өгнө гэж бодлоо ер нь төлөвлөсөн байгаа. Лайв дуустал харахыг хичээгээрэй. За одоо ингээд хатгаад яваад байна. За ингээд яг ийм дугуй юм цагираг гарах хэвээр. Дээдлийн утсыг хараа хит их татах юм бол цагирч алга болчих шүү. Цагираг алга болж байгаа гэдэг бол дээдлийн утсыг хит их татчихна гэсэн үг. За энэ дээр. За хатгалт яваад байна. Бид нар утас яагаад дээдлийн утас дуусвал яах вэ? Доотлын утас дуусвал яах вэ гэдгийг харуулна. За энд ингээ яг 1 мм-ийн зай 50 оёх хэрэгтэй. Ерөөсөө яарах сандрах юм байхгүй. Сурж байгаа хүмүүс маань. За ингээд ийм яг л нэгэн жигэд ингэж хэвэн гаргаж чадж ивэл одоо би ерөнхийдөө бол бас нэлээд дэшега ороод ирчихсэн нэлээд сайн ойж бод чадж байна гэж ойлгох хэрэгтэй. За ингээд их хол ойсон хүмүүс байх юм бол энэ 1 мм-ийн зайгаа барих нь вэ шүү. Хумсаараа сайн дарах нь вэ шүү гэдгийг харах хэрэгтэй. За одоо өнцгөн дээр очих ер нь төхөж байна. За өнцөг гаргаж сураагаа осод өнцөг гарах маш чухал шүү. Маш одоо чухал зүйл. Энийг сурах хэрэгтэй. Бүр сурцсан техникээр нэлээд 3-4 дайлаа хэцээр өнцөг гарахыг мэддэг хүмүүс байдаг. За мөн бид нар 3 дагнаас энэ бол одоо дан дагнаасны оёдлоор явж байна. Дан дагнаас уу одоо бид нар манай бэлтгэсэн дээр дан дагнаасны оёдлгээл би одоо яриад байдаг, тайлбарлаад байдаг. Тэр мэн одоо бол энэ явж байна. За булан дээр ирж гэнэ үү те? За одоо булан дээр ирэхийг сайн хараарай. За буланыг нь харуулаарай сайн. За арай ирэх болгоно. Буланга тултал явна шүү. Яг зураасан дээрээ буланг тултал явна. Наананчгүй, цаананчгүй яг энэ тулгана. За ингээд гадагшаага булан гарах одоо эхний яг хэлэх гэж байна. За булан гарах чинь одоо. За одоо булан гарах чинь манай хаанзараа. За одоо яг юу хүртлээ. За нэг оёо явлаа. За нөгөө яг булган хүртэл ингэ явцсан байгаа. За татлаа. За одоо булан яаж гарахыг харъя. За булангийн маань гадна тал руу. Одоо харж байгаа. За зөвхөн хатгачаа төр үлээж байгаарай. За ингэж хатгана. Нэг хэсэндээ яг ёроол руу нэрээс хатгахгүй. Нилээн жоохон зайнаас хатглаа. Тэгээ эдийн хэмжээний зайнаас хатглаа. Зүгээ гаргаж ирнэ гэсэн үг. Яг өнцгнийхөө оройд ирэс гэсэн үг. За зүгээ гаргалаа. За гаргалаа буцаагаад хамгийн сүүлийнхэн цагиргныхаа гол руу нь хийнэ. Гадагшаа онцгой гаргалт. За ингээ сайхан онцгой гараад ирж байгаа юм. За ингээд ирчлээсээ заавал уцсныхаа ирчлээсээ гаргаж явах хэрэгтэй шүү манайхаа. Зангираа явцдаг. Тэр бол болохгүй. Ойхот их төвхтэй. За одоо нөгөө тийшэнд барьлаа. За одоо үнцэг гаргалтын дараагийн хэсэг. Одоо энэ хэсгийг нуруу гэж хэлж байгаа. Нуруу хэсгээ заагаад өгч. Нуруу гэж алийг хэлэх вэ те. За нуруу гэж одоо энэ хумсаар энэ зааж байгаа. Энэ хэсгийг нуруу гэж хэлнэ. Цагиргийн хэсэг маань гидэс гэж нэрлэнэ. За одоо энэ нуруу талаас нь гаргаж ирлээ. Жохон ийшээгаа болохгүй бол энэ тал руугаа хазаад тийш. Аха. За одоо нуруу талаасаа нурууныхаа яг ёроолоос гаргаж ирсэн зүгээ. За зүгээ харуулаад хатгаад харуулчихгаа. За ингээд хатглаа. Яг ингэж хатгаж гаргаж ирсэн шүү. Их хол хатгахгүй. Их бүр яахгүй. За яг нурууныхаа яг ёроолоос нь гаргаж ирлээ. За зүгээ оруулаа. За ингээд буцаагаад нөгөө дээдлийнхаа нөхлөө хийж гин гэсэн үг шүү дээ. Яг нөгөө дараас нь нөхнийхээ цагирныхаа гол руу нь хийж гин гэсэн үг. За ингээд буцаагаад зүг ороогоод эхэлж байна да. Бас 1 мм-ийн зайтайгаа хатгана. За хатглаа.
Хумс маш чухал, тэр дээдлийн юг маш сайн хараарай та нар. Цагиргийг маш сайн барих хэрэгтэй. Тэр хумсаар. Тэгэхгүй нөгөө нэг тэрийг орхичлоор нөгөө цагир маань алга болчдөг. Эсвэл том болоо их жижигхэн болчдөг. Энэ ингэж хумсаар дарж байгаа нь бол нөгөө цагиргаа сайн барьж өгч байгаа хэлбэр. Тэгээ одоо ингээд цагирыг маань алдагдахгүй л яваад байна гэсэн үг. Цагиргаа яагаад алдаад байна вэ гэхээр барахгүй ингээд сул дээдлийн хувцсыг хайж гинэ л гэсэн үг л дээ. За одоо ингээд гадна талын унцаг гаргасан бол одоо дотор талын унцаг гаргаж эхлэх гэж байна. За манай хэлснээр үнцгийг бол бүр тултал нь яг тухайн нөгөө бидний хоёрт зурсан зураг тултал явж байна. Тэрээс наан нь үнцэг гаргаж болохгүй, цаана нь үнцэг гаргаж болохгүй. За дан дагнаас руу явах гэж байгаа хүмүүс маань энийг маш сайн анхаарах хэрэгтэй. За энэний дараа бол 3 дагнаас нь оёдлууд ингээд давхар үргэлжлээд явна шүү. Тэгээд яаж одоо тэр сүүлд ишиг юуны угалзны сүүлийг яаж мушгич чинь гэдгийг харуулна. За ингээд одоо яг үнцгэн дээр очлоо. За ингээд нэг дутуу байсан байна. За 50 оёх хэрэгтэй шүү. Маш 50 оёх хэрэгтэй. За одоо ингээд унцэг гаргалаа. За одоо энэ та нар харж байгаа гадна талаас нь гаргалаа. Их одоо юу яаш яг орой дээр нь хатгана гэсэн үг. За тэр ингээ орой дээр нь хатгана. За ингээ ороолоо. За ингээд дээдлийн хавцын гадна талаар хатглаа. Зүүгээ буцаагаад нөгөө гарч ирсэн дээдлийн хувцыг дарж байгаа шүү. Түрүүн бол дээдлийн хувцыг дараагүй. Ингээд дээдлийн хувц дарагдаад унцэг гараад ирж байна. Би түрүүн удаа гэх үнцгийг маш өөрөөр зааж өгсөн бол энд арай өөрөөр ойно гэсэн үг. За надад болоо жоох ийш энэ тал руу. За яг. За одоо мөн 1 мм-ийн зайд одоо гиз сайн хараарай. Гизний яг ёроолоос нь гаргаж ирж байгаа шүү зүүгээ. Тэгээд одоо ороолоо. За одоо явчих. За одоо буцаагаад яг дээдлийнх нь нөхрөө ингээ хатгана. Цагирглан. За ингээ зүгөө ороогоод яваад байна да. Тэг ингээ гоё жигд оёх хэрэгтэй. Жигд ойтол гараа сайн тасгаарай. Одоо бэлдэж завсан болон одоо бэлдэж цаваагүй байсан ч ойж үзэх гэж байгаа хүмүүс маань ямар нэгэн одоо ийм ноорог даавн дээр одоо тооргоч байж болно. Өөртөө гаранд орох материалаа ашиглаад дээр нь зураг зураад тэгээд ингээд оёод ээж болно. Цэцэг зураад байсан ч л болно. Дуртай юмаа хийгээд ойж болно. За ингээд та нар сайн хатгалтуудаа сайн харах хэрэгтэй шүү. Бид нэр түрүүнийх дээр нарай жоохон холдуулж харагдсан бол энэ удаад бид нар арай болох ойрхон бусад хүмүүстэй ойлгомжтой хэлбэрээр болвол маш их ойрхон болсон байгаа. Зарим тохиолдолд фокус орж гарахыг бол үүсэхгүй. Тэгвэл тэрний тал дээр хүлцэл өчье. За ингээд манай нөгөө одоо би миний өмнө заажсэн арга барилаар унцаг гаргаж ирсэн хүмүүс одоо байсан бол энэ бас арай өөр төрлийн унцаг гаргаж байгаа. За ингээд яваад. За одоо энэ дээр ерөнхийд нь бид нар за ингээд байж. За одоо дээдлийн хувцсыг дуусгая. За одоо бид нар дээдлийн хувцс дуусгах гэж байна. Дуусахгүй байсан ч одоо бид нар дуусгах юм. За одоо ингээд харж байгаа. За ингээд дээдлийн хувцс дуусъя гэж бодъё. За одоо дээдлийн хувцс дууслаа. За ингээд дээдлийн хувцс дуусахаар одоо яаж доош нь буулгах вэ? Яг хамгийн сүүлийн царигныхаа гадна талын ёроол руу хатглаа. За ингээд дээдлийн хувцс дуслаа. За ингээд одоо хой талд нь зангидна. За одоо зангилгаагаа үзүүлж доотлын хувцс бол арай дуусах болоогүй байна. За тэгээд зангидж байна. Зангидаад явна. Зангидахгүйгээр үлдээдэг хүмүүс байдаг. Зангидах ёстой шүү. Заавал зангидна. Бус юу яадаг хүмүүс түлээд байдаг. Тэгэхээр түлэх бол их аюултай. Маш аюултай одоо түлчгээр даавуугаа түлцэн ч гэл хүмүүс байдаг. Хайрын болгоо түлцэн ч гэл хүмүүс байдаг. За ингээд нэг зангидаж болно, хоёр зангидаж болно, гурав зангидаж болно. За миний хувьд бол гурав зангидаа явдаг. Эмийг яаж мэдхүүгээд. За ингээд зангидлаа. Богинохноо үлдээгээд ячихгүй те. За хоёулыг дуусгач тоо үлдцээ явж те. За ингээд утаснуудаа бүгдийг дуусгах чинь хараарай. За уг нь бол 2 сая яасан доотлогч царай бүгд хулцсан байсан учраас бид нар ер нь хоёулын зэрэг зангидаа авчихад бол зүгээр. За
ингээд зангидлагааг бол ингээд чинь зарим хүмүүс зангидаж чадахгүй байна гэсэн. Тэгээ зангидлагааг аль болох яаж зүгээр хийх үү гэдгийг харуулж байна. За одоо хаачлаа таслана. Хит их богино хаачилж болохгүй. За ер нь манайхан ер нь хэр хаачилдаг вэ гэдэг зангидлагааг харуулъя. За нэг эдийн хэрийн утас үлдээхэд бол зүгээр шүү. Их урт утас үлдээж бүр ёроолоор нь хаачилж болохгүй. За одоо шар утас маань эхлэх гэж байна. Энэ ч нөө дээдлийн утасаар дөнгөж хийн гэсэн учраас ингэсэн байна. За манайхан түр хүлээж агаарай. Утсыг маань утсаа одоо ингээд дахиад яа нөгөө 200 маань хана. За түр хүлээж агаарай. Сая чагаан зүйлүүдийг манайхан бас яаж явах вэ гэж сэтгэл дотор сайн бодож байгаарай. Ингүүд их зүгээр юм байна. Ингэж бариул ихтэй. Тэгээд сая нэг юм бол хилээгөө бол зүг нар буруу ороодог. За нэг ялангуяа зүг гартай хүн бол нар буруу орооход гимгүү. Хүмүүс бол нар буруу орж болохгүй гэж ярьдаг. Тийм биш шүү. Эртний үеэс нар буруу орж ирсэн маш олон тийм дайлангууд байдаг. За солгоо гартай хүмүүс бол харин нар зүг ороовол их хөвтэйхэн байдаг. Тэгэхээр тэр бол яг тэр нь зөв энэ нь буруу гэсэн юм бол одоогоор бол тийм юм бол байхгүй. Тэгэхээр зүг гартай хүмүүс бол нар буруу ороход бол гимгүй л гэсэн үг. За бид нар одоо зүгээс хүлэх гэж байгаа учраас та бүхэн түр хүлээж агаарай. За одоо ингээд юу ячаа. За одоо утас маань дууссан. Айл утас маань дууссан. Тийм байна. За нэлээ юу ячих дөө доош нь болоод уцаа бүр жижигэлсэн ч болохоор л юм байна. За одоо уцаа дундуур нь хуваач те. Яаж хоёр утас. Түрүүн бүр хамгийн анх эхлэхэд бид нар ерөөсөө нэг утсаар дээрээс нь доош нь хатгаад эхэлсэн байгаах та нар санаж байгаах. За одоо ингээ хоёр утас ингээ тусдаа салцсан хоёр утас. Хоёр тусдаа салцсан утсыг бүгсийг ингээд зангидана. За одоо ингээ зангидаж үзүүлэх чинь. Зэрэг зангидчих чинь. Туссан хүмүүс зангидаад идэв шүү. Тэгэхгүй хоёул ингээ зэрэг зангидана. Ийшээж байгаа ийш. Аха. За. Ингээ зангидана. За одоо зангидчихлаа. За түрүүн бид нар дээрээсээ хатгаж исэн бол за одоо доороосоо хатгаж яаж эхлэх вэ? За одоо ингээд дээдлийн утас маань дууссан. Хүмүүс энэ дээдлийн утсыг дуусчаар өөр газараас гаргаж ирээд ингээд нэг тийм тусдаа яг ингээд тийчээ дууссан гэдэг нь хамгийн харагдаад мэддээд идэг. Тэгэхээр ер нь мэддэхгүйгээр ойх хэвээр тэр ямар хаана утас дуусна ерөөс анзаарахдаггүй байх хэрэгтэй. За ингээд хамгийн сүүлийн дээдлийн утсаа гаргаж ирэх чинь манай анзаараарай. Жохоо ийш нөгөө ийш тал руу. За. За одоо ингээд дээдлийн утсыг гаргаж ирэхэд хамгийн сүүлийн нөхөө шүү дээ тийм ээ цаграг тэрний голоос гаргаж ирнэ. Зүгээ. За ингээд зүгээ голоос нь ороод ирлээ. Сайн анзаарсан баг та нар. За ингээд зүгээ татлаа. Ингээд дээдлийн утастай болчихно. Ингээд дээдлийн утас гараад ирлээ. За ингээд доотлын утас маань байж байгаа. Дуусаагүй байсан байж болно. Дууссан бол тэрийг зангидаад одоо ингээд ороос эхлэх чинь. За муу ялгаагүй 1 мм-ийн зай гаргаараа ойлоо. Ингээд явна. За ингээд үргэлжлүүлэн шүү дээ. За ингээд. Ингээд одоо ерөөсөн ямар ч юу одоо утас дуусаад эхэлсэн гэсэн тийм одоо тэмдэг бол харагдахгүй. Ингээд яг үргэлжлээл явна. Тэгээ сая сүүлийн сая анзаарсан болов бас нэлээд ойж чаддаг хүмүүс маань эндийг бас анзаарахгүй өнгөрөөх тохиолдол асар их байдаг. Тэгээ яг энэчээр нөгөө царгын дуусаа дараагийнх нь эхэлсэн гэж харагддаг. Тэгэхээр хамгийн сүүлийнхаа дууссан нүхнээсээ дээдлийн утсыг гаргаж ирээд ингээд уцтай болчихно гэсэн. За ингээд үргэлжлээд одоо зүг орох маань хатгаад явна. За хан сарсны сурлагч намаа нэг юм анхаарах хэрэгтэй. Зүгээ ороохоо мартсан шүү, зүгээ гаргаад ирдэг шүү. Тэгэхээр зүг ороох гэдэг маань бол зүгээ одоо татгаж явахдаа зүгээ орооно гэсэн үг. За хүн болгоны арга барил барьж байгаа хэлбэр одоо маш ондоо. За одоо юг харуулъя. Яаж зүгээ барьж байгааг харуулъя да тий. За одоо зүүний барил. За одоо энийг харлаа. За хатглаа. За одоо зүгээ ороочоо зүг бариад артлыг харуулъя.
гар яаж барьж байгааг. За ингээд зүг ингэж барина. Энэ гараараа тэгээд дээрэс нь ингээд барьчих. За ингээд зүүрээс хөдөлгөөнг болж байгаа. Зүү хөдөлгөөнг байх маш чухал шүү. Зүү хөдөлгөөнтэй болоод ирэхлээр л нөгөө хүмүүс маань янз бүр хатгаад эхэлдэг чинь шалтгаан чинь бас тэр. За ингээд зүг яаж барьж байгааг сая харуулж байна. Би бол өөр зүгээ барьдаг. За энэ хүн маань бас өөр зүгээ барина. За дахиад харуулж байна. Энэ зүг гэсэн нөгөө хуруугаараа дарж дээрээс ингээд зүгээ хөдөлгөөнг болгоно. За ингээд оруулаа. Зүг хөдөлгөөнг болгохны арга байна. Зүг мань хөдлөөд байх юм бол бас хэцүү төвхтэй ороогоод тэгээд ингээд том цагирг маань янз бүр болоод нуруу ингээд жигд гардаг. За энэ нуруу жигд гарахгүй янз бүр одоо байдаг хүмүүс нөгөө ийм долгионтой юм шиг гаргаад байна гэдэг бол дээдлийн хувцсыг жиг татахгүй гэсэн үг. Хит их хүчтэй татвал цагирг маань алга болно. Тэгэхээр ерөөсөө таталт ороолт эдэр маань яг л нэг л жигд явах хэрэгтэй. Жигд гэдэг үг маш чухал. Одоо нэг татаад л нэг суллаад л байвал нуруу маань ингээд тэгшгэн гарахгүй. Ингээд орож байгаа. Тэгээ миний ярьж байгаа зүйлийг та нар маань сайн анхаараарай. Юун дээр хүмүүс маш их алддаг вэ гэдэг манай хата сургуульд явуулаад бараг 5 6 жил болсон байна. Одоо 4-5 мянган шавнар байна. Тэгээд тэр болгоны туршлага дээрээс ингээд харж байгаад олон хүмүүс юун дээр алддаг вэ гэдгийг ерөөхдөө ингээд хэлж байна. Хааштай сурвалжлагч нар маань мэддэггүй. За зарим хүмүүс маань үнэхээр зүү бол өндөө барьж үзээгүй хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань ч гэсэндээ одоо энэ дээрээс яаж одоо зангидлагаа хийх үү, хэрхэн дуусгах уу гэдгийг бол хараад аваарай. За одоо ингээд угалзан хил орж эхэлж байна. Түрүүн шулуун явж эхэлсэн бол одоо угалзан хил орж эхэлж байна. Тэгээ ер нь яарамгүй ойх хэрэгтэй. Хүмүүс маань нөгөө ойж сурч байгаа хүмүүс маань гэл соёё гэж тэгдэг. Эхлээд яарамгүй нэг юм оёо сурчих юм бол дараа нь одоо хурдыг бол нэмж болно. Тэр бол болохгүй юм байхгүй. Ерөнхий гараа зөвшрүүлээд авчихад бол хурд бол дараа нь хурд болж болно, хурдан болж болно. За эхлээд ихтэй маш нямба эхлээрээ манай анхан сурвалжлагч нар их яарч хэрэггүй шүү. За ингээ уулзсан хэмээн яваад байна. Яг энэ зурсан зургаараа л явах хэрэгтэй. Зурсан зургийнхаа наад цаа хатгаад ирэхлээр л нөгөө хэмээн хээ биш болчдөг. Тэгээ бидний нөгөө зурсан зургийн одоо мөн чанар алдагдаад явцдаг. За анхан шатны сурвалжлагч нар маань шууд эхлээд бас дайлан уях гээд байдаг. Тэгэхээр би бол хүмүүс зөвлөхдөө эхлээд нэг хавтаг оёод үзээч, тийм ээ. Хээ хавтаг оёод үзчихэд тэрнийга яг ямар юм болж би хээг юу гэнэ. Тэгээд дараа нь дайлан оёол бас их зүгээр. Зарим хүмүүс бол одоо нэг удаа ирж байгаа учраас гээд тэгдэг дахиад ирж амжихгүй гэх юм бол хавтаг дайлан хоёрын бэлтцийг зэрэг аваад явж болно. Тэгээ хавтаг дээр ерөөхдөө дадлагаа сайн хийгээд тэгээд тэр маань болж ийна минийхэн зөвшөрчлээ гэвэл одоо дайлан дээр эхэлж болно. Бас тийм аргачлал байж болно. За угалзан хэмээн ингээ явж байна. За энэ бол одоо пүүсүүн дээр ингээ ойж байна. Пүүсүү гэдэг маань өөрөө юм цулгуу материал. Хүмүүс торг пүүсүү хоёроос сайн ялгадаг. За торго бол хээтэй болоод эхэлдэг. За пүүсүү маань бол дандаа цулгуу байдаг. Мөн одоо жисчүү гэж материал бий. Хүмүүсээс жисчүү материалыг мэддэг. За ингээд угалзан хэмээн яваад энэ бол дан дагнасаар ойж байгаа хэлбэр шүү. Дагнаас гэдэг маань ерөөсөө л хийгээ нэг л удаа ойно гэсэн үг. Одоо энэ одоо юугаараа л дуусгана гэсэн үг шүү дээ. Нэг дагнаасны ойдл маань. За ингээд угалзан хэмээн. За угалзан хээний төгсгөл бас яаж хийх вэ гэдгийг бас анзаарах хэрэгтэй. Угалзан хээний төгсгөл дээр бас их алддаг. За 3 дагнаас тарны ялангуяа угалзан хээний төгсгөл дээр бол алдаа гаргадаг. За тэр техникийг бас маш олон янзаар гаргаж болно. Маш олон төрлөөр гаргадаг. За энд бол өнөөдөр бас нэг хэлбэрийг нь харуулна. 3 дагнаас. 3 дагнаас ойж явж байхдаа бас их алдаа гаргаж нөгөө хогруу утсаа гуруулангийн нийлүүлэхгүйгээр бас алдаа гарах тохиолдол байдаг. Дундаа зайтай үлдээн гэсэн үг.
За ингээд. За ингээд оёо тань. Манайха одоо жоохон төвчээртэй өнөөдрөөс анхаас сурвалжлагчд маань үзээрэй. Сургалт маань одоо урлагн дээр заах боломжгүй учраас бид нар бүх сургалтаа лайваар явуулж байгаа. Аль болох тодорхой ойлгомжтой оруулахыг хичээж байгаа. Мөн гадаадаас маш олон монголчууд холбогдоод бэлд зааваа тэрийг ойж чадахгүй хүмүүс бас их байгаа. Тийм болохоор лайваа та нар үзээрэй. За ингээд 100 орох гэдэг. Монголын одоо өв уламжлалт хатгамал. За энэ маань бол хатгамал. Хатгамал гэдэг маань их нямбай байхыг хичээх бас зааж авах ишийн тал руугаа. За. Хатгамал учраас зүгээр нэг одоо нэг ойдол юм уу одоо тийм биш учраас хатгамал маш их одоо хичээл зүтгэл их шаардна. Их тийм амар бол бас биш. Хүмүүс их амархан гэж ойлгодог. Их цаг гаргана, их төвчээр гаргана, суухыг их шаарддаг. Босоо суугаад оёо дэвэл бас болдгүй шүү анхаарчдынхаа суралцж байгаа юм байна. Тэгэхээр ингээд гар зөвшөөрөөгүй тохиолдолд олон янзаар оёгдоод идэг. Магадгүй та нар одоо ингээд оёод эхлэхээр тэрийг олоо мэдрэнэ. За одоо ингээд төгсгөл хийхэд нэг явард чинь. Төгсгөл бол одоо ингээд яг зурсан зураас нь хамгийн сүүлийн хэсэг хүртэл заавал явна. Зураасаа дуустал явах хэрэгтэй шүү. Зураасаас илүү гаргаж болохгүй, дутуудуулж болохгүй. Яг зураасан дээрээ дуусгах. За ингээд дууслаа. Одоо нэг туцна. За одоо нэг үзүр хийлээ. За одоо ингээд дуусахад бэлэн болж байна. За ингээд доотлын утас бол ингээд шууд доош нь хатгаад дуусгана. Одоо гаргаж ирэх юм байхгүй. За төгсгөл хийж чинь хараарай. За дээдлийн утсыг одоо дуусгая. Дээдлийн утсыг дуусгая. Мөн түрүү нөгөө хэлжсэн шиг хамгийн сүүлийн тэр гидсний хамгийн доотлын ёроол руу гадна талын ёроол руу шүү. Хатглаа. Гадна талын ёроол руу хатглаа. За ингээд дуусна. За ингээд хойно одоо зангидын хоёр утсаа зэрэг зангидна. За зангилгаа яаж хийж байгаа хараарай. За энэ маань бол одоо дан дагнасных ойдл болоо явчихна. Чиний энэ дан дагнасны ойдл энийг ойсон байгаа юм. Энд. Нэг юм. За одоо дан дагнасны ойдл гэдэг маань ерөөхдөө за жигүүр хүлээж агаарай. За дуусгаад ямарсан харж байгаа юм аа. За одоо хайчлаа. За одоо дан дагнас гэж хүмүүс бас ойлгохгүй байгаа даа. Тэгээ дан дагнас гэдэг нь нэг л явахыг хэлж байгаа. Хээгээ нэг явна. За одоо энд ингээд та бүхэнд үзүүлэх гэж байна. Энэ одоо ингээд хээгээ оёол дуусна. Одоо энэ бол ингээд дуусчих чинь гэсэн үг л дээ. Энэ хэлбэр маань ингээд дан дагнасны ойдл. Дахиад илүү юм явахгүй гэсэн үг. За дан дагнасны ойдл ер нь яаж хээгээ харах вэ гэхэлэр хээ маш одоо ойрхон чигжүү байгаа та нар анзаарч байгаа бах. Энэ бол дан дагнасны ойдл. За ингээд одоо та нар энэ дээр харж байгаа үнцэг гаргалт яг л ийм байх хэвээр. За тэгээд нуруу бүгд гадагшаа гарах хэвээр. За энэ одоо тэгэхээр дуусгана гэсэн үг. За аль талаас ч хамаагүй хээг эхлэн гэж байхгүй. Хаанаас минь хээг эхлэх юм бол миний одоо гэдэс дотгошоогоо хараад нуруу ингээ гадагшаа гарах вэ гэдгийг харуулна гэсэн. За одоо энд ингээ харуулж байна. Одоо тэр талаас нь эхэлж ийж нөгөө талаас нь эхлэм гэдэс гадагшаагаар явах нь шүү дээ. Ингээ нуруу гадагшаагаар явцсан. За тэрийг анзаарч байгаа. За энд ингэж харах. За тэр дээдлийн том хээн дээр хүмүүс толгой өргөдөг. За дуусгалт явагдана. Хаанаас ч хамаагүй эхлэхгүй. Та нар одоо харж байгаа бах. За тэр нуруу гадагшаа гарсан хэсгийг харуул дээ. Яг энэ талаас нуруу гадагшаа гараад энэчээс эхлэх нь шүү дээ. Тэгээ явцсан байна. Энэ талаас эхлэв. Тэгэнгүүт нөгөө талаасаа нуруугаа гаргахын тулд за ингээд оёсон байна. Ингээд нуруу явлаа. За тэр хүртэл дуусгана энийг. За тэгтэл нөгөө талаасаа эхэлнэ. Энийг нөгөө талаас нь эхлээд ингэж явах нь шүү дээ. Ингэж нуруу гадагшаа гарна. Тэгэхээр нөгөө нуруунууд чинь бүгд гадагшаа гараа гиз дотгошоо гарна. Энэ бол тэр чигтэн л одоо юу гэдгийг оёол үргэлжлүүлээд оёно гэсэн ойлголт байхгүй. Энэ бас техник. Энийг мэддэг хүмүүс бүгдийг гадна дотно оёо авчдаг. Тэгэхээр ерөөсөө хэмээн хаанаас эхлэх үүдэн маш сайн бодох хэрэгтэй. Зүгээр л одоо нөгөө хар ухаанаараа чаддаг оёод идэг гэдэг бол үг биш. Гэдэс хаашаага дотгошоогоо харж ийн.
хаашаага гадагшаа гарч ийн хаан дуусгаад хаанаас нийлүүлэх үү гэдэг бол байгаа. Та нар маш сайн анзаарвал зарим нь бол одоо гиз татгшаага ороод зарим нь гадагшаа гарсан ингэсэн хэлбэр. За ингэж ойж гинаа л гэдэг бол маш чухал. Энэ бол дан дагнасны ойж явах одоо явцад гарч байгаа алдаанууд бол их айгүйх машин одоо алдаан дээр гардаг. Тэгээд маш нуруугаад дан дагнасны нэг ойдлын нэг одоо маш чухал зүйл бол чигт хатгах хэрэгтэй. Тэгээд муухай сарай хатгаад эхлүүл яг энэ шиг ингэж гоё гарахгүй мөрөөс харилцсан л юм болно гэсэн. Тэгээд дан дагнасан дээр ойж байгаа хүмүүс маань бол анхан шатнаасаа бас илүү ойж маш сайн чаддаг хүмүүсээс оюул маш гоё цэвэрхэн болдог. Одоо нэг хийгээ нэг дан ойно л гэсэн үг. За ийм байгаа шүү. Одоо ийм гоё болж байна. Энэ бол одоо алаг утас. Одоо заргаж байгаа гадуур алаг утсыг бол ингээ ойж болно. Тэгэхээр ийм өнгө автоматар өөрөө гараа явчихна. Өөрөө өнгө зохицуулаад явдаг алаг утас байна гэсэн. Маш олон төрлийн алаг утсууд бий л дээ. Тэгэхээр тэр алаг утсыг хэрэглэж болно. Энийг сонирхож байгаа хүмүүсээ бол алаг утас бол өөрөөсөө ингээд уусгалттай тийм утас байдаг. За энэ ийм утас байгаа. Алаг утас гэдэг юм. За ийм утас. Манайд бас зарагдаж байгаа энэ утас маань өөрөө. Тэгээ сонирч байгаа хүн байвал дан дагнасаар заавал нэг шар өнгөөр бол ойхоор биш. Бас ингээд ийм алаг утсаараа ойж болно. Алаг утсыг алаг утсаар даруулахгүй. Алаг утсыг бол шар юм уу тухайн өнгөн дээр холилдож байгаа утсаар нэг өнгөөр нь дарж аюул их хайтайхан харагддаг. За алаг утсыг бүр алаг утсаар нь ч дарж болно. Тийм муухай бол харагдахгүй. Энэ бол хувь хүний өөрийн сонголт. За ингээд утас маань өөрөө уусаа явчихж байгаа. Ийм утас бий. Ийм утсаар яхан бол одоо маш олон төрлийн өнгөтэй байвал тэр өнгөөрөө л гарна гэсэн баш гоё болдог хэлбэр шүү. За одоо юу юм? Цай бид дан дагнасныхаа ингээ оёд дуусаад явлаа. За одоо 3 дагнаас яаж явах вэ? За 3 дагнасыг бид нар ихэвчлэн дандаа хүнд өнгнөөс нь эхэлж оёд. Дараа нь болвол тамийн цайвар өнгөөс явдаг. Яг та цайвар өнгө маань маш хурдан харуулчих гэдэг учраас ер нь хүнд өнгнөөс эхлүүл их зүгээр байдаг. За одоо ингээд 2 дахь за энэ дан дагнаас ингээд явчлаа. Дунд өнгө маань явчлаа. За одоо бид нар дотор хүнд өнгө. Хүмүүс гадна талаар нь оёд идэв шүү. Дотор хүнд өнгө явна. За энэ дотор хүнд өнгө явахад бас нэг техник бий. Яг шаршгийн ижлэхий явах юм бол гидс нь гадагшаа гарчдаг. Тэгэхээр манайх бол ерөнхийдөө яа заадаг вэ гэхэлэр эсэргээр нь одоо ойно. Хоёр гидсээ хооронд нь мөргөлдүүлнэ. За тэр зааж байна. Тэгэхээр бид нар түрүү доороосоо эхэлж байсан бол одоо эсрэг талаас нь эхэлнэ. За эсрэг талаасаа эхлэх гэж байна. За хараарай. 100 орох эсрэг талаасаа эхлэх гэж байна. За хатгалт. За энэ үзүүрийн хатгалт эхлэх гэж байна. Яг одоо тэр юунаас нь эхлэхгүй нах нь шүү дээ тийм ээ. Жижигхэн талаас эхлэхгүй нь гэсэн үг. Жохон доошоо шар утасны хараа жохон доохон талаас эхлээд за ингээд дээрээсээ доошоо хатгалт эхэлж байна. За ингээд дээдлээ уцтай болчихлоо. За барьлаа. За 3 дагнаас жоох ийшээ энэ тал руу. Яг. За одоо ингээд 3 дагнаас. За одоо энэ зүгээ яаж гарч яг тэр хараа. Хээний яг тэр хараа ёроолоос гарч ирж байгаа шүү. Тэр нэг ойсон хийний хаяа. Хоол гарахгүй. Хоол гарчаар л дундаа зай гараад байгаа. Яг ёроолоос нь гарна. За одоо нар буруу эргүүллээ. Хумсараа дарлаа, авлаа. За одоо гадна тал руу нь хатгана. Нөгөө хатгалтууд маань нэг ижлэх нь анх заасан хатгалтууд эхэлнэ. За одоо дараагийн хатгалт хийгдлээ. Яг тэр нөгөө нэг ойсон дунд өнгөнийхөө ёроолоос гаргаж ирнэ. Гидснийхээ ёроолоос гаргаж ирж штэ. Тэгжиж энэ маань өөрөө одоо завсар зайгүй болж эхэлнэ. Тэгээ нөгөө хүмүүс завсар зай яагаад гаргаад байна вэ гэхэлэр одоо хол энийг ойртуулахгүй хол хатгаж ил байна гэсэн үг л дээ. За ингээ 3 дагнасны одоо ойдлууд явж эхлэх гэж байна. 3 дагнасаар ойж оёхыг хүсэж байгаа хүмүүс байвал маш анхаарлаа хандуулаарай. За ингээд явах нь. За ингээд тойрог орж ирж байна. Уулзны. За хатглаа. Тойруулаа. Яг ёроолоос нь гаргаж ирнэ. Тэрийг маш сайн анзаарах хэрэгтэй шүү бискүчүүдээ. За өнгөний сонголтууд бол ямар л байж болно. Ер нь бол хээ ойж явах явцад хамгийн гол анхаарах юм бол дотор талаар бол одоо хүнд өнгөгөө, гүн гэж бол ойлгох хэрэгтэй.
тэгэхгүй одоо хамгийн гадна талаараа гүн өнгөө одоо явуулсан байдаг. За энэ бол Монголын уламжлалт угаасаа уулзсан хээний хэвээ хэлбэр байж байгаа. Тэгэхээр тэрийг бол уг нь бариул зүгээр. За мэдээж хүн дүнгийн гадна талаар явах тохиолдол бий. За тэр бол амтан дээр бол харагдана. За хээ бол одоо уламжлал хээ бол яа харахгүй хамгийн гүн өнгө маань дотор талаараа явна. За цайвар өнгө маань гадна талаараа явна. Тэрийг бас анхаарах хэрэгтэй уяхтаа. За дахиад ирэхэд угалц хээ ямар ч хээг уяхад хаанаас ч хамаагүй эхлээд байна гэж бол байхгүй. За ингээд яг хаанаас эхлүүл миний одоо гидэс дотгош байгаа харах уу гэдгийг анзаарах хэрэгтэй. За ингээд та нар тэр техникээс хараараа яг ёроолоос ногоож тэгэхээр чи маш сайхан зайг уулж эхэлнэ. Зай гараад байгаа хүмүүс маань энэ дээр алдаж байна л гэсэн үг. Тэр нөгөө одоо голынхоо ойсон зур голын өнгөийг бол ойсон хэсгийнхэн бол наалдуулж зүгээ гаргаж ирэхгүй одоо холоос гаргаж ирээд байгаад байгаа гэж шинж тэмдэглэтэй. За ийм хөөрхөн болох хэвээр. За 3 дагнасны өнгөнүүд бол ер нь их өсөрхийлэлдэг. Нэг тийм ойрхон өнгө гардаггүй. 3 дишиг биш гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо шар гэхэд л улбар шар. Хурц өнгөөрөө 3 ингээд уусгаж явдаг. Тэгэхээр бас их гоё харагддаг. За энэ тод өнгө нь голын өнгө юм уу тийм ээ. Одоо энэ гадуур цагаан өнгө явна. Цайвар өнгө явна. За та бүхэн маань одоо хэрвээ энийг одоо сайн анзаараагүй байсан бол одоо Монгол гэрийн одоо тоон үнэн дээр одоо зурагдсан уулз хээ бол хээнүүдийг харах юм бол дандаа гадна талаараа цайвар цагаан өнгөнүүд маань явсан. Дотор талдаа хүндүн, дунд голтойгоо голын дунд өнгө явсан байдаг. Бас тэрэн дээрээс жишээ харж болно. Авдан дээр хүртэл мөн бас тэр өнгө бол гараад явсан байдаг. За ингээд хаашны суралцагч нь дахиад хэлэхэд яарах хэрэггүй шүү. За ингээд их ойрхон хатгана. Хол болоод ташлахгүй. За бүр хит их ойрхон хатгсан хүмүүс байдаг шүү. Тэгэхээр чи нэг ирээлжилсэн юм гараад ирдэг. Бүр хит ойрхон хатгаж болохгүй. Тэгээд нэг дээрээс давхарлагдсан юм шиг гараад байх юм бол за би хит их ойр хатгаж байгаа юм байна гэж бол бодох хэрэгтэй. Цагираг маань өөрөө нэг тийм яг дээрээс давхарлагдсан юм шиг болоод эхэлдэг. Тэр бол хит их ойр ээж байгаа юм шинж. За ингээд давхар оёосон дээр явж байхад өнцөг бас гарах асуудал дээр манайхан бас чаддгүй. Голынхаа утсынхаа одоо юу гэдгийг гол өнгөө өнцөг гаргаад идэг. Гэтэл хоёр талынхаа өнцгийг бол гаргаж чаддгүй. Давхар дээр. Одоо энэ дээр ингээд яаж давхар дээр голын одоо өнцөг гарах вэ? Одоо дотор одоо гүн өнгө хийгдэж байна. Гүн өнгө явагдаж байна. Та нар манайхан сурвалжлагч нар маань өөрийн гэсэнд гард орох материал дээрээ ингээд зураад ашиглаад яж болноо. Маш одоо их дэлгэрэнгүй сургалт явагдаж байгаа учраас та бүхэн маань төвчээртэй бас хараарай. Та бол сургалт эхлэхээр 30-40 минут өнгөрсөн байна. Заавал одоо урлан дээр хурж ирээд одоо сурах гээд байх шаардлагагүй. Одоо лайваараа үзээд сураад аваад ирсэн хүмүүс байж байгаа. Маш гоё байсан хүмүүс бас байгаа. Бас хүн ойлгоогүй гэсэн хүмүүс бас байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн бичлэгийг үзээд магадгүй бас арай өөр төрлөөр ойж байгаа хүнийг хараад бас чадах боломжтой. За зүү орох. За одоо ингээд давхар өнцөг гарах руу ойртож байна. Сайн гоё жигд явах хэрэгтэй шүү. Гол нь нэг жигд л явахыг хичээх хэрэгтэй. За. Утас дууссан уу тийм? За дээдлийн утас дууссан байна. Дуусчихна. За дээдлийн утас дахиад дуусаад яаж? Доотлын утас нь бас дуусчихна. Хоёулангийн за.
Хоёуланг дуусгая. Утсаа зэрэг дуусгах чинь. За утас дуусгах чинь. За утсаа дуусгах чи та. За одоо дээдлийн утас дууслаа. Дахиад анзаараарай. Манайхан дээдлийн утас дууслаа. Хамгийн сүүлийн одоо ойсон гэдэснийхаа гадна талын ёроол руу нь хатгалаа. За. Ингээд дээдлийн утас дууслаа. Цэвэрхэн хол хатгахгүй ингээд цэвэрхэн хит их татаж болохгүй шүү. Дөрөв хүмүүс цагиран маань алга болчихно. А ингээд хайчихна гэсэн. За одоо хойдолтой зангидлагаагаа хийлээ. Зангидаж бол байнга явах хэрэгтэй. Зангилгаагүй хайчдаг хүмүүс байдаг. Болохгүй шүү. Буцаад харина. За 2-оос 3 зангидаж болно. Нэг бол зангидах бол дэмий байх гэж бодож байна. Тэгээд шатаах бол хэрэггүй. Шатаагаад яваад идэх хүмүүс байдаг. За бас утсыг хит их хол тастдаг. Их урт утас одоо тастаа хийсэн байдаг. Тэг шаардлагагүй. Бүр одоо ёроолоор нь тастцсан байдаг. Бас тэг шаардлагагүй. За одоо ингээд манайх бол юу н хэр ойролцоо үлдээж байна гэдгийг ерөөхдөө хэр их ойрхон утас үлдээх вэ гэдэг. За эдийн утас үлдээгээл тасдахад болно. За ингээд тасдлаа. За ингээд дараагийн одоо дахиад эхлэх гэж байна. За ингээд за одоо дээрээс одоо за дууслаа өнгө дууссан. Одоо яаж эхлэх вэ манайха санаж байгаа бах. Сумгийн сүүлийнхаа гидснийхаа нүхнээс сүүлнийх нь бол гаргаж ирж исэн бол за одоо энийг ингээд нүхнээс нь оруулаа дээдлийн утас, доотлын утастай боллоо. Ингээд дээдл доотлын утастай болчихж байгаа. Аль одоо эхлэх аргыг зааж өгч байгаа энэ тал руу. За одоо өргөжлүүлээ ойлоо. Утас ерөөсөө өргөжлүүлж байгаа гэдгийг их мэддэхгүй байх хэрэгтэй шүү. Дээдлийн утас тасар одоо дууссан байсан ч мэддэгтгээргүй байх хэрэгтэй. За лив хадгалах уу? Лив хадгалнаа. За ер нь өнцгөлөөгөө их л ойртож байна да манайхаас хараарай. Давхар одоо 3 дагнасаар явж явах үед өнцгөн дээр гаргаж чаддгүй хүмүүс маань бас анзаараарай. Хичнээн анхны сургуульд байсан ч нэлээд удаа ойцсон хүмүүс маань бас энийг ойж чаддгүй. За одоо ингээд тултал нь бол явах хэвээр. За тэрийгээ бол тааруулаа зайгаа явна гэсэн үг. За өнцгөн дээр ирж байна тийм ээ. За одоо хатглаа. За энэ харж байгаа хатгаад харуулчаа. За ингээ хараарай. Яг ингэж хатгана. За одоо ороолоо. За өнцөг гаргах гэж байна одоо. Давхар дээр өнцөг гаргана. За хамгийн сүүлийнхаа гидснийхаа голоосоо зүгээ гаргаж ирлээ. За гаргалаа. За гадна талын өнцөг гаргах гэж байна. За тэгээд тэр нөгөө нэг шарынхаа яг өнцөг гаргасныхаа гол руу хатглаа. Шар дээр хатгана гэсэн үг. За ингээ гарчихна өнцөг. За одоо ингээд үргэлжлүүлээд нуруу талаас хатгалт хийгдэх гэж байна. За нуруу талаас хатгалт хийглээ. За ингээ зөв орохоор буцаагаад эргүүлээд явна л гэсэн үг. За дараагийн өнцгөлөө орж эхлэх гэж байна. Яг жиг татах хэрэгтэй шүү. Гол нь манайхан жиг татгаал явахад яг болно гэсэн. Тийм гоё зайгүй харагдах хэрэгтэй. Зай гарч ийна гэдэг ч юм бол одоо голынхоо өнгөнийхөө утаснаас хол хатгсан хитэх хол хатгасны шинж ярамгүй тайван. За яг лайв явж байгаа үеэр өөрснөө оёх гэж хичих хэрэггүй. Лайваас хараарай. За одоо өнөө өнцгөн дээр ирлээ. За энэ татар талын өнцөг бол нэлээ явах хэрэгтэй шүү. Тултал нь нэлээ явах хэрэгтэй. Одоо өнцөг гарах уу те? Арай болоогүй. За арай болоогүй гэж чинь. За энэ бол ингээд яг одоо шартаага тулаад ирж байна гэж л. Одоо дахиад нэг хатгалт хийн. Илүү нэг хатгалт хийн гэсэн үг. За одоо нэг илүү хатгалт хийн. Ингээ шартаага шууд ингээ үнцэг гаргаж болохгүй. Илүү нэг хатгалт хийн. Энийг сайн анзаараарай. Илүү гаргалаа. Илүү нэг хатгалт явуулаа. За
За одоо үнцэг гаргана. Нэг илүү гарах нь шүү дээ. За одоо үнцэг гарах гэж байна. Манай хараараа ингээд шараасаа нэг илүү хатгалт хийсэн байна. За гадна талаас нь эдийн зайд гаргаж ирнэ үнцгийг. Дээдлийнх нь утсыг тарлаа. За одоо ингээд буцаагаад нөгөө сүүлийнхаа цавиглаа утсаа оруулаад ирчих. Гадна талын утсыг дарж байгаа. Дарж чадах чинь. За одоо ингээд үргэлжлүүлээд гидснийхаа доороос яг нөгөө хамгийн сүүлийн хатгсан гидснийхаа ёроолоос гаргаж ирж чинь зүгээд. Тэгээ ингээд хатгах юм да. За саяын давхар сая давхар явж байгаа дээр нэг анзаарах юм дахиад хэлье. Ерөөсөө тэр сая гарч байгаа тэр шарыг давуулж нэг заавал хатгана. Тултал нь хатгачаад тултал яг ижлэхэн шартаагаа ижлэхэн зэрэгцээ хатгачаад тэгээд үнцэг гаргаж болохгүй нь шүү дээ. Шартаагаа ижлэхэн зэрэг хатгач дуусчаа дахиад нэг явна заавал. Нэг илүү явна. Нэг илүү хатгалт хийн. Тэгээд үнцгөө гараа явах нь шүү дээ. Хүмүүс энийг сайн мэддэггүй шууд шартаагаа тулгачаад тэгээ үнцэг гарангуй ч нөгөө айгүй мухар болоо явчихдаг. Тэгээд нөгөө хэмжээс минь алдагдаа явчихдаг. За энэ бол одоо ийм хөөрхөн үнцэг гараад яг бараг зурсан зургнаасаа илүү гоё харагдаад ингэ явчихж байгаа. Харж байгаа бах. За сурах гэж байгаа хүнд 3. За аль аль нь болно доо. Хүн хүнээсээ шалтгаалдаг. Дан дагнаас ч байж болно, 3 дагнаас ч байж болно. Яг эхнээсээ бол 3 дагнаас оёо сурчод бол гэмгүй. Дан дагнаас бол бас нэлийн техник шаарддаг. Техник шаардаад байдаг. Маш гоё очисон тохиолдолд дан дагнаас нь яг л оёо маш сайн харагддаг. Хүний хаана алдаа гарсан байна. Хаана одоо муухай болсон байна гэдэг юм уу. Дан дагнаас бол бас нэлийн юу харагдаад байдаг шүү. Хүний бас чадварыг маш сайн шалгасан тийм байдаг. За 3 дагнаас бол ядаж өөгнүүдийг бол дараад яваад байх боломжтой. За эхнээс авах гэж сууж байгаа хүмүүс бол 3 дагнаас аваад ойд үтсэн ч болно. Та түрүүн би хийсэн авах гэж байгаа хүмүүс мэн заавал дайлан авч явах гээд байх хэрэггүй. Хавтгаа эхэлж болно. Хавтгаа ойд үтсээд эхлэж хий очоод ингээд за энэ болмоор юм байна. Энэ өнгийг ингэмээр юм байна. Энэ дээр нь ийм хийчих юм бол муухай болох юм байна. Ингүү сайхан болох юм байна. Энэ хатгалт нь буруу болсон юм байна гэдэг юмнуудаа өөрөө ойлгоод явна. За манай урлан манай пэйж хуудсан дээр хаяг бол тодорхой байгаа шүү. Дээд утас доошоо шилжүүлсэн үнцэг шилжсэн үү үнцэг дээр. За тэрийг лайва дахиад хараарай. Эргээ харахаар сайн ойлгодно. За ерөнхийдөө дуусах төгөж байна. За ийм зарим нэг хээнүүд ийм одоо шулуун үлдээдэг хээ үйдэг. Яг зэрэгцээ оёхыг кичих хэрэгтэй. Зэрэгцээ дуусгахыг кичих хэрэгтэй. Одоо тойрог үлдээхгүй ийм одоо шигээрээ явж байгаа дуусгах бас тийм хээ байдаг. Нийл ланц хээнүүд дээр маш их харагддаг. За энэ дээр ингээд яг одоо зэрэгцээ тэгш хэмээр зэрэгцээ параллелаар ойж дуусгуулах чухал шүү. Нэг нь дээшээ, нэг нь доошоо гаргаж бол хэрэггүй. За энэ сүүлийн төгсгөлийг арай өөрөөр хийж та бүхэн харж байгаа. Цагийг доош нь буулгалаа. За ингээд дуслаа. За одоо дээдлийн утас. Дээдлийн утсаа дуусгая. За түрүүн дээр төгсгөлийг яаж хийж байгааг анзаарсан уу? За төгсгөлийн дараа дахиад нэг тайлбарлуу тий. Гадна талаас нь хатгаад дотор талд нь цагиргаа байж үлдэж болдог. Цагирг алдах гэдэг байвал хамгийн тэр сүүлийн доотлын утсаараа буцаж одоо саргиныхаа доод нүхнээс доотлын нүхнийхээ гадна талаас нь хэрүүлээ буцаагаад цагиргийнхаа гол руу хатгахад цагиргаа хамгийн сүүлийн цагирыг барьж үлддэг. За ингээд дуусчих. За уцаа мөн зангидлаа. Уцыг зангидлагыг заавал хийж явах хэрэгтэй. Зангидах уу, зангидахгүй байх уу, яах уу гэдэг маш олон асуултууд ирдэг. Зангидсан чухал. За зарим хүмүүс бид нар одоо өмнөх амтны хичээлүүд дээр бол зангидахгүйгээр одоо явдаг бас тийм техникийг үзүүлсэн. За миний хувьд бол өвчлэн зангилгааг илүү өгж үздэг. За зангилахгүйгээр шууд одоо тэр хоёр наалтыг завсраар бол гүйлгээд уцаа гүйлгээд бас төгсгдөг бас бий. Тэгээд альч техникээр нь ашигласан болно. За уцаа эдийн ирээнд үлдээхэд бол зөвхөн боломжтой, боломжийн их одоо
урт үлдээж хэрэггүй, их одоо богино үлдээж хэрэггүй. За одоо гадна талын цайвар өнгө явах гэж байна. Дотор талын хүнд өнгө маань одоо гүн өнгө маань яваад дуслаа. Нэгсэндээ эсрэг талаас эхэлсэн шүү дээ. Эхлэл төгсгөл хоёр бас хаанаас эхлэх вэ? Аль хэгийг хаанаас нь эхлэх вэ гэдгээс шалтгаалаад нуруу гэдс хоёроо маш сайн бодох хэрэгтэй. За дөрөв бид нар ч угуул цэгнээс талаас эхэлсэн шүү дээ. Дотор хүнд өнгийг та нар анзаарсан бол одоо гадна талын цагаан өнгийн нурууг нь гадагш нь гаргахын тулд бид нар эсрэг талаас нь ойж эхэлнэ. Угуул талаас ойж эхлэхгүй гэсэн үг. За цайвар өнгө явлаа. За цайвар өнгөн дээр цагаан өнгийг хэрглэж болдог. Мөн өөрөөсөө ууссан өнгийг хэрглэж болно. Аль аль нь болно. Аль аль нь гоё болдог. За дээдлийн утас гарч ийн. Дээдэл доотлын утастай болчлоо. Дээрээс нь хатгаад. За дээрээс нь хатгах техник гэж би хоёр утсаа зангидаад нэгийг дээш нь гаргаад нөгөөгөөр оёод бас явах техник би. Аль аль нь болно. За эхэллээ. За нуруунд талаас хатгаж эхлэх гэж байна. Манайхан хараарай. Зай үлдээдэг хүмүүс маань маш сайн анзаараарай. Хатгалт яаж явж гинэ вэ гэдгийг. За одоо гадна талын цайвар өнгө явж байгаа. Гэдэс дотгошоо харна гэдгийг маш сайн бодох хэрэгтэй шүү. За ингээд ороолоо, зүг ороолоо, хумсараа дарлаа. За дээдлийнхаа гидснийхаа гол руу одоо нөхрөө хатгах чинь. За ингээд яваад байна. За нуруунаас хэр их ойрхон хатгах чинь гаргаж зүг гаргаж ирж байгаа маш сайн хараарай манайхаа. За хит их татаж болохгүй дээдлийн утсыг бас хит их султгаж болохгүй. Тэр мэн бол ерөн жоохон тулгаад л явна гэсэн үг. За тэр жоохон туллаа тэгээ болно. Бүр их татчих юм бол нөө цаграг маань алга болчих шүү. Гүүгээ явчихдаг. За хит их сул ороод одоо хумсараа дарахгүй ингээд явчихлаар энэ сумсараа дарж байгаа маань бол цаграгаа хадгалж үлдэх л одоо гол зорилго байгаа юм. Яа ингээд тайван ойх хэрэгтэй. За мөн заавал хумсгүй байсан ч одоо ойж болдог. Ирчүүд маань маш гоё байдаг. Тэд нар маань одоо хумсгүй байсан ч гэсэн ойдаг. Хамгийн гол нь нүхээ тэр дээдлийн хаан тэр одоо цагиргийг барьж үлдэх нь маш чухал. Тэгэхээр тэр зүгээ хамгийн гол нь тэгээд дарах нь их чухал. Тэр зүгөө хөдөлгөөнгүй барих, цагиргаа алдахгүй байх. Маш анхаарах хэрэгтэй шүү. За. Нуруунаас их хол гаргаж ирэхгүй. За өнгө маань гоё уусаад үнэхээр бас гоё харагдаж байна. За улаан шар хоёр явцсан байхад нэг өөр өнгө харагдаж байгаа. Хүмүүс ингээ улаан шар их муухай харагдаад байдаг. Зарим тэгчидэг. Цайвар өнгө маань өөрөө яваад ирэхлээр маш гоё болж эхэлдэг. Та бүхэн одоо харж байгаа бах. Өнгөний уусгал зохицолгоо. Доотлын одоо улбар шар хоёр та нарын нүдэнд бол тийм их бас сонин харагдчихэж магадгүй. Гоё одоо уусаагүй юм шиг харагдчихэж магадгүй. Гэвчиг одоо гадна талын цайвар өнгө яваад эхлэхэд бол шал өөр өнгө болоод эхэлдэг. Тэгээд зарим нэг хүүхдүүд маань бол хасарч бас төвчээргүй бас ийм хандлага харуулдаг л да. Энэ одоо муухай болоод байна. Энэ өнгө чинь болж байгаа мó гэж асуудаг. Би бол юу зөвлөдөг вэ гэхээр 3 дагнаасаа гурвуулангийн оёод үзээрэй. Тэгэхээр өнгө бол маш өөр харагдана шүү гэж хэлдэг. За одоо ингээ өнцгөн дээр очих гэж байна. Өнцгөн дээр очихдоо тултал явах хэрэгтэй шүү манайхаа. Дутуу үлдээж болохгүй. Бүр бөөгнүүлээ тэнцэн нь давхар бас оёод ээж болохгүй. Яг ингээ хэмжээгээ тааруулна. Сайхан хэмжээгээ тааруулна. Үдэн баримжаагаа сайхан тааруулж. За өнцгөн дээр бүр тултал оёж байгаа харуулж. За хад ингээ тултлыг харуулаарай. За ингээ жаа хутаахан. За. За ингээ шатах. За ингээ одоо өнцөг гарах гэж байна. 3 дагнаас дээр өнцөг гарах гэж байна. За мөн доотлын за энэ цагаан нарс онондоос гаргаад за одоо авлаа. Гол хамгийн сүүлийн хаанд царгнаас гаргаж штэ. За тэгээ одоо нөгөө шарлууга шарийнхан гол руу тэр хатгах чинь. За ингээ хатгана. Анзаарсан баг. За ийм сайхан өнцөг гараад ирнэ. 3 дахь өнгөлөг бол одоо хатгаад байна штэ тийм ээ. За өнцөг гарчлаа. 3 дахь дагнаас нь өнцөг гарч байна.
ингээд л одоо 100 орох. За энэ утасны зангилаа гаргана. Зангилааг бол ингээд жоохон дээш нөргөөд агаарт ингээд байх өрчгөр аянда утасны зангилаа гарчиж байгаа. Зангилаа гаргаж явах чухал шүү. Тэгэхгүй бол сүүлд оёход ингээд хооронд утаснууд хоорондоо нийлээд ингээд оёход маш хэцүү болдог. Тэгэхээр утасны зангилаагаа маш сайн гаргаад яваад байх хэрэгтэй. За энэ дээр одоо энэ дээр бас дахиад техник яаж вэ? Одоо шар голын өнгөтэйгээ тултал бол яг зэрэгцээ параллел хүртэл оёхгүй илүү гаргаж заавал ойно. Гадна талын цагаан мөн ялгаагүй. За ингээд параллел оёод ирж байна. Илүү нэг хатгалт явж байна. Илүү нэг хатгалт явлаа. За одоо унцаа гарах гэж байна. За гадна талаас нь хатглаа. Дээдлийнх утсыг дарлаа. Буцаагаад сүүлийн цагираны голынх нөхрөө нь гол руу нь хийлээ. Ингээ хөрхөн унцаа гараад ирж байгаа. За ингээ дээдлийн утас дарагдсан. Одоо доошоо өргөжлүүл явах гэж байна. Тэгнээ үнцэг гарахтаа тэг дунд талын утасныхаа тэр дунд талынхаа утасны лугаа хинтэхгүй нөгөө нэг гадна юу тусна хатгаж болохгүй шүү дээ. Шар өнгөлөөгөө хийнэ гэсэн үг. Хатгац гаргаж ирнэ л гэсэн үг. Энэ нарийн утас биш шүү. 153 та утас. Манай одоо энгийн зүү ороод өгц гэсэн үг. За амтны утас бол бүр энэс илүү нарийнхан. Одоо зөвхөн энгийн 153 та бүдүүн утасд орж явна. За ингээд зүг ороод дийдл утасмын тусгалаг банаарай. За утасны хайрчлалыг гаргаж явах хэрэгтэй. Бид түрүү хэлсэн утасны ирчлээс гаргаад явал маш чухал. Сургалтын материал учраас бид нар одоо энэ зурган дээр одоо дайлан дээр гарч болох бүх төрлийн одоо үнцэг гаргалт уулзан хээний одоо сүлийг яаж мушгиж яг одоо уулзан хээ байлгаж явах уу гэдэг тэр аргачлал дээр дайлал нь орцсон байж байгаа. За гадны үнцгийг яаж гаргасан бэ? Тэрийг дахиад лайва үзээд хараарай. Лайв маань хадгалагдана. Тэгээ үнцэг гаргалтууд бол 2-3 удаад за 3-6 удаагийн баг үнцэг гаргалтууд явцсан байгаа учраас эхнээс нь сайн хараарай сургалтаа. За ингээд манай сургалтын одоо манай урлан дээр бол сургалт одоохондоо төр зогссон байгаа. Ковидаас болоод тийм учраас лайваар одоо бүх сургалтуудаа оруулж байгаа. Бас нөгөө талаас маш олон хүнд хүртээлтэй болж байгааг бол анзаарч байна. Ялангуяа одоо Монголоос гадаас сууж байгаа монголчууд маань маш их сонирхож байгаа. Тэгээ хараа сурсан бэлтцээ манахаас аваад ойж байгаа маш олон одоо гадаадаас сууж байгаа монголчуудтай манд бид бүхэн бол баярлдаг шүү. Бас өв соёлоо үлдээх гэж нөр хүүхдэд үлдээж байгаа хүмүүстээ бас манай одоо дурлаг дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд зүү орох ойдлыг хүмүүс зөвхөн одоо дайлан дээр хэрэглэнэ гэж ойлгодог. Одоо тэгэхээр одоо зүү орохыг сурцсан тохиолдолд ямар ч одоо гадаргуун дээр хэрэглэж болно. Гадаргуу гэдэг нь одоо юу гэж хэлж байна гэхлээр цамц, өмд, товч юу гэдэг бүх юм дээр хэрэглэж болж байгаа л да. Одоо хөөхөн эмиг бүгж хийцэн ч хүмүүс байж байна. За цүнхэн дээр хатгацсан хүмүүс байж байна. За миний ялангуяа одоо ноолуурын цамц одоо авчихсан их ижилхэн ноолуурын цамцнуудтай хэрний хатгамал хөөхөн жижигхэн хатгамлууд хийчихсэн хүмүүс бас байж байгаа. За гадаа
кашлакууд хийж болж байна. За номон дуртай хүмүүс номны авчуурга хийж болж байна. За гэх мэтчлэнгээр та одоо бүхэн зүү ороохыг сурцсан тохиолдолд юунд ч ашиглаж болно. Зөвхөн дайланд биш. Маш олон одоо зүйл дээр ашиглаж болно. Өөрснөө зохиогоод, эсгүүрээ гаргаад хийж болно. За болтоо, дээл гэдэл одоо хийхгүй юм гэж бол байхгүй л даавн бүх төрлийн материалууд бол болно. Тэгээ та энийгээ сурчаад бол өөрт байгаа одоо хувцснууд дээр бас хөрх ашиглаж болно. Даавн дээр хүртэл хийж болно. Тэгээ үгүй нэг сорочкын цамцны хөрх ингэр дээр нэг цэцэг, хоёр хүн цэцэг хатгацсан байхад л бас хөрхэн харагддаг. Бас тийм хэмжээний том объемтай юм хийхгүй байж болно. Зүү ороохороо. Яагаад зүү ороох маань хэрэглээндээ маш тохирсон хатгамал. Угааж исэн ч одоо энэ хатгам маань алга болдгоо. Одоо юу гэдгийг задгаан хатгамал, битүү хатгамал бол нэг утсан тасрахад л одоо их амархан хөрөө явчихдаг учраас хэрэглээнд бол нэг их бас айхтар бол тохиромжтой биш байдаг бол зүү ороох маань хатгамал маань одоо хэрэглээний хувьд одоо маш байтах яа угаагаад хэрэглээд яач байсан одоо өөрөө энэ хатгамал маань задраад буцаад гарна гэсэн ойлголт бол тун баг. За дээр их дээр үеийн дайлангуудыг харж байгаа зүү ороох хатгамал нь үлдсэн. Үндсэн бол одоо торог пүүсүү нь бол сэмэрсэн, илэгдсэн байж харагддаг. Тэгэхээр та бүхэн маань бол одоо зүү ороох зөвхөн одоо дайлан тэргэлт юм байна гэж бас нэг одоо өрөөсгөл хандаж болохгүй. Маш олон төрөл дээр хэрэглэж болно. За мэдээж дизайны ангийн янз бүрийн хүүхдүүд байгаа бол илүү их гоёг бол бас итгэх бах. За нүдний шилний гэрийг хийгээд хүртэл хатгацсан хүмүүс байгаа. Хөрх эсгүүрээ гаргаад өөрснөө хийцэн хүмүүс байна. Тэгэхээр энэ хоёулаа сурчих юм бол одоо дуртай юм дээр ойж болох нь байна л да. Байнгын хэрэглээнд бол маш тохиромжтой хатгамал гэж миний хувьд бол үздэг. За ингээ уулзсан хийг яг тэр яраалан хатгаад ингээ яваад байна шүү. Холол одоо хатгачлахгүй. Тэгэхээр засар зай гарчаад идэг шүү. За хүмүүс манай сургалтыг хэдэн өргөж асуудаг үн төлбөргүй. За одоо урлан бол сургалт зогссон байж байгаа. Тийм учраас бүх сургалтууд лайваар явж байгаа. За мэдээж карантин дуусаад бүх юм хэвийн үйл ажиллагаа явал урлан маань өөрөө бас хэвийн үйл ажиллагаанд буцаад ороод явна. За тэр болтол бол ямар ч байсан гэсэн лайваараа сураарай. Лайваараа сурахад бол боломжгүй зүйл байхгүй. Өнөөдрийн сургалт маань бол нэлээд дэлгэрэнгүй явж байгаа сургалт байгаа шүү. За бэлтгэж цаана аяны утны бэлтцүүд байгаа. Одоо удахгүй цагийн дараа сюрприз сургалттай. Тэрний дараа бол одоо маш сонирхолтой бас гоё аяны утны бэлтгэцний танилцуулга явагдана. За хаашны сурагч нар маань энэ сургалтын дараах сургалтыг бас анзаараарай. За энэ утас маань хээ ойдог 153 утас. Энэ бол одоо тийм нарийн утсанд орохгүй. Манайда хээ ойдог ер нь бүдүүн утсанд ордог. За ингээд ийм гоё болж чинь өнгө бол маш сайхан гарч эхэлж байгааг харж байгаа бах. Одоо тэр улаан шар эхлээд шар өнгө явахад ямар харагдсан, улбар шар гарахад ямар харагдсан. За одоо ингээд цайвар өнгө ороод ирэхлээр өнгөний усмал маань ямар гоё гарч байгааг бол харах боломжтой. Тийм учраас анхаачдынхан маань ойж явах явцдаа төвчээртэй оёорой. Одоо дөнгөж 2 өнгө ойчоод өөөнийх онцгой өнгө харагдчих солимоор байна гэж хэлдэг. Тийм биш шүү. 3 дахь өнгө оёод ирэхлээр ингээд гоё цэцэглээд яваад өгдөг. Маш гоё харагддаг. Энэ бол одоо Монгол уламжлал бас нэг өнгө гаргах нэг хэлбэр байна. За бидэц хөдөө орон нутаг тавьж тэгдэгэ. Хөдөө орон нутгаас бол маш олон захиалгууд ирдэг. Унааных нь бол 3000 төгрөгийн төлөөд бид нар одоо тухайн холбогдож байгаа одоо Драгон үед юм уу техник одоо Тэнгэр плаза гэдэг юм уу тэр одоо бэлтцүүдэд бид нар хүргээд өгдөг. Тэгээд хөдөө орон нутгийн хүмүүс бол маш их захиалж авдаг.
уулзсан хэмээн оёод ингээ явж байна. Сургалт маань ер нь бол дуусах төгөж байна. Төвчээртэй та бүх үзэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За сургалтынхаа лайвуудыг сайн дахин хараад оёод сураарай. За. Уулз маань ингээ хөрх яваад л байна. Маш гоё өнгө гарч ирж байгааг харж байгаа бах. 2 утсаар явахад ямар өнгө харагдчихсэн. Одоо 3 дахь өнгө ороод ирэхэд гоё ус харагдаж байгаа. За. Тойрго бариад явж байна. За энэ сүүлийн энэ одоо уулзсан хийний энэ сүүлийг одоо техник маш чухал шүү. Хүмүүс ерөөсөө тулгаал яг ижлэгэн болгоол ойцсон байдаг. Тэгэхээр нөгөө уулзсан хээ гэдгийг хээний нөгөө нэг уулзарсан хэлбэр маань ерөөсөө мэддэггүй, харагддаггүй. Тэгэхээр одоо энэ дээр бол тэр техникийг заахаар яг уулз бол уулз шиг л одоо сүүлийн мушгилт бол нарийнхан тэгж гарах хэвээр. Яг хийшгээл харагдах хэвээр. За ингээд оёод явж байна. 100-аар хоёдол 3 дагнаас, дан дагнаас 2 дагнаас гэдэг. За 3D бол бүр 5 дагнаас, 6 дагнаас, 7 дагнаас гэж явчихдаг. Тэр бол бүр нарийн утсаар нэг одоо хийгээ 3 4 7 ихний хүртэл оригинал гэсэн үг. Тэр дагнаас гэдэг юм. За ингээд уулзын сүүл хэсэг рүү орж эхэлж байна да. За энэ сүүлийн хатгалт, энэ өмнөх хатгалтыг хийж байна. За ингэж үс тулгаж ойж болохгүй. Ингээд хүмүүс хайчдаг. Тийм биш. За одоо ингээд шар дээгүүрээ тойруулж байгааг харж байгаа. Шар утасныхаа гадна талаар нь тойруулан нэг хатгалт хийж байна. Ийм хөрхөн. Яг угуулсны нөгөө сүүл мушиг. Тэгээ түрүүний шиг хаях юм бол муухай харагдах нь шүү дээ. За ингээд дуусгах чинь үү те. За дуусгалт хийгдлээ. За харж байгаарай. Доотлынхаа уснаас за одоо энэ сүүлийн яг яаж гарч за төр хөл байж байгаарай. Сүүлийнхаа юунаас за гадна талаас нь гаргаад ирж явах шиг байна. Зүгээд за ингээ гарлаа. Доотлынхаа утсыг за дээш нь гарлаа. За одоо энэ буцаагаад хамгийн сүүлийнхаа нүхний хаагаад гол руу нь хийнэ. Энэ сүүлийн хатгалт. Энэ цагиргаа барьж үлдчихэж байгаа хэлбэр шүү. Цагирга маань алга болох гэдэг. За ингээ дээдлийн утас дууслаа. Дээдлийн утас дуусгаар яах вэ та бүхэн санаж байгаах. Хамгийн сүүлийн гадна тал руу татхна. За ингээ сүүлийн утас. За ингээ манай одоо 3 дагнаасны маань ийм гоё болж байна. За ингээ лайв үзэж хэмжээгүй хүмүүс маань эхнээс нь сайхан үзээрэй. За одоо ингээд энэ 3 дагнаасын ойдлоор хэрхэн одоо дайлан бүтэж болсон тухай бол дайлан болох боломжтой харуулж байна. За одоо энэ дээр ингээд явж байна. Энэ одоо дайлан харуулах. За энэ ингээ 2 дагнаас маань явцсан харагдаж байна. Одоо 2 дагнаасаа явцсан. Гэтэл одоо 3 дахь дагнаас ингээд яаж орж иж байгааг та харуулъя. Өнгө. Тэгээ энэ голын ийм гоё болж өгдөг. За энэ үлзий утсан дээр хүмүүс маш их одоо толгоогоо эргүүлдэг шүү. Энэ одоо дотор гадна гарч солбоо хийж байгаа хэсгийг маш сайн харах хэрэгтэй. Зарим хүмүүс нөгөө нэг бүх утсаа тэр чигт нүргэжлүүлж яваад тэгээд нөгөө солбоо хийдэг хэсэг дээрээ солбоо хийхгүйгээр том толгойтой нэг жижигхэн өөрөөсөө хэмжээ хэлбэр алдагдсан тийм одоо үлзий утас шахаад байдаг. Тийм биш шүү. За одоо энэ дээрээс ингээд солбоо хийн гэдгийг ойлгодгүй л дээ. За одоо энэчээс би харуулж байна. Энэ дээр одоо ингээд орж ирж байгаа хэлбэр байж байна. Тийм. За одоо энэ харуулъя. За гараа. Энд ингээд гадна талын өнгө утас яваад за ингээд гадна талын өнгө яваад гацдаг гадар явсаар нэг талаараа ойсоор агаад за ингээд дуусгалаа. Тэн дуусна. Үргэлжлүүлээ явах юм бол ингээд татгшаа хүнд өнгө ороход байдаг. Биш нөгөө талаас нь одоо ингээд гадна талын өнгө утас явлаа. Ингээ явлаа. Энд дээр ингээд салбаа хийж байгаа. Хоёр гадна дотор өнгө чинь. Тэгээ ингэж үлзий утас ингэж гардаг. Энэ бол бас Монгол уламжлал арга шүү. Энэ аргыг бас мэдэх нь маш чухал. Үлзий утсан дээр нь ялангуяа ийм тохиолдолд их гардаг. За 3 дагнаас маань ингэж гоё болно. За энэ 2 дагнаасан дээр энэ үлдээж байгаа хэсгийг та бүхэн харж байгаа бах. Энэ үлдэж байгаа хэсгийг ийм богино хоо хэмжээ зай үлдээн.
их хэмжээний зай үлдээгээ явцдаг, хоорондоо нийлдэггүй, нийлэх ёстой. Тэгээ ийм жоохон зай үлдээн. Жоохон гэдэг маань чи хэр хэмжээний том нөх гарах гэж нэгдээс шалтгаалаад хэмжээ гарна. Тэрнээс биш 3 4 юм явах гэж байгаа юм шиг яг том зай гаргацсан байдаг. Тэгж гарахгүй шүү. Маш жоохон зай гаргаад нэг л оёо гарна гэсэн үг шүү дээ, тийм жоохон зай гаргах нь. Тэгээ яг тулах хэвээр. Ингээ гоё хээ чин тулгаж явах хэвээр. Тэгэхгүй бол нөгөө манай зурсан зураг маань та бүхэнд дээш нь доош нь гарах гэж байгаа гэдэг харуулахын тухайтад бол зорсон байгаа. Гэтэ оёогоо бол та нар гүйцэтгэх хэвээр шүү. За ингээд өнөөдрийн манай сургалтанд ингээ орсон хүмүүс бүх хүмүүстээ баярлалаа. Лайва дахин үзээрэй. Цагийн дараа бид нар сюрприз сургалт явагдана. За тэрийг та бүхэн үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.